Иргэд атар талхыг таллаж авч байна гэсэн мэдээллийн мөрөөр бид хотын захын хорооллуудаас хүн амын нэгтаршил ихтэй бүс болох долоон буудлыг сонгосон юм а. За энд ирэхэд талах таллан худалдаалаагүйг мэдсэн. Харин иргэд мөнгөгүй учраа 2-3-аараа нийлж талах авдаг болохыг олж мэдлээ. Энэ бол өнөөгийн нийгэмд иргэд хэр доройтож байгааг харуулах бодит жишээ гэж бодтол за махны томоохон захуудад хаасайгүй хайсан байдаг шулсан ясыг уутыг 1000 төгрөгөөр худалдаалж байхыг харсан юм. Энэхүү ясыг мах авч идэж чадахгүй байгаа иргэд авч чанаж шүл гаргаад будаа хайж иддэг гэсэн мэдээллийг борлуулж байсан эмэгтэй бидэнд хэлсэн юм. Махны нэг юуны нэг боловсруулсан тийм хоол байдгийн байна. Бас нэг ногоотой шүл, будаатай шүл гэх пакет юу ингэж гарцсан, гялар ууттай гарсан. Тийм хоол мооднуудыг авч чадахгүй шүү дээ. 1500 авч чадахгүй шүү дээ. Тэгээ ийм хямын чи 1000 гэл тэгээд өчигдөрхөн энэ эмээгийн дэргэд нэг хүн нэг залуу бүр та би иддэг юм аа. Энэ хоолыг чи иддэг. Тэгээ та энэ хоолноос бүр гайгүй над нэг хоол хийж өчгөр гайгүй юм өгөөч сая энэ миний дэрж байсан эмээгээс тэгж яахгүй юу. Тэгэхээр болохгүй битгий гэд би өчигдөр энэ уутай хоол зарт энийг 500-аар аав, нэгийг 500-аар аав гэд тэр залууд 2 уутай хоол өгч явах. Тиймэрхүү байдал манд зөндөө байгаа. Үнэхээр амьдрал бүр дороотхын дээдээ дороотсон. Бид нэр ингэ суух бол бүр амьдрахын ирэх хэдэн хүүхдээ яаж тийж худал хийж чадах, хулгай хийж чадах. Яг ч одоо нөгөөдгөө буслагаал тэгээд бантан хийдэг юм уу, шар будаа хайдаг юм тэгж л хийж байгаа. Энийг одоо төр засаг өөрөө ирээд харахгүй нүдэрээ ерөөсөө үзэх хэрэгтэй, мэдрэх хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ нэг амар олон том хууль дүрм яриад биелж байгаа ч юм аахгүй. Усын их хурл сууж байгаа хүний юм хийж байгаа хүний өөртөө юм хийж чадахгүй инээ тэрэгээл юунаас нь ингээд одоо ингэж байхын оронд ард түмэн яаж ийн одоо ард түмнээ бодох цаг болцсон байна уу яг үнэ л гэж юмтай болчих. Үнэндээ бид нэр бол бүр ард түмний ядарч байгааг бүр яг энэ ийм юм дээр сууж байгаа учраас сайн мэдчихэж шүү дээ. Одоо жишээлбэл юу байна? Энд бол зүгээр ерөөсө булчирхаа тэгээд янз бүрийн малын хаягдлал байгаа шүү дээ ерөөсө тэгээд нөгөө юу мөгөөрс шил ийм юм л байдгийг шүү дээ ерөөсөө. Өөр юм байхгүй энэ чинь нохоод заримдаа даахгүй гэж байгаа юм чинь хүн аваад тий. Өнөөдөр нийгмийн байдлыг дагаад эдийн засгийн доройтлыг дагаад иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байгааг бид нэр харуулахаар долоон буудлын эцсээр хурж ирээд байна. Тэгэхээр энд тойрон байгаа дэлгүүрүүд за эндээс худалдаж авж байгаа хүмүүсийг харахад хоногийн хоолоо өдөр тутамд нь залгуулж за 1 кг төмс, 1 кг будаа, 500 г сахар, 100 г одоо 9 тос гих зэргээр одоо худалдаж авч байна. За та бүхэнд нэг зүйлийг харуулахад өнөөдөр долоон буудлын эцсээр те ийм ясыг өнөөдөр 1000 төгрөгөөр нэг уутын зарж байна. Энэ яснаас өдөр тутам авч шүл гаргаж дээр нь будаа хайж хоолоо залгуулдаг хүмүүс олон байгаа гэдгийг энэ ясыг худалдаалж байгаа хүмүүс хэлж байгаа юм а. Жижиглэн идэж штэ одоо. Ерөөсөө жижиглэн идэнэ. Одоо яах вэ? Нэг төмс, нэг сонгон, нэг луун, нэг манжин. Тэр нэг жижиглэн ингээл аваад гарч иш. Нэг гэрсэн гуурд эсвэл тэр одоо нохоонд өгдөг 7 буудлын 700-ийн тий гоймон. Ийм л ямаар амьдрж иш. Тэгэхээр гिचний ам бол байсан тэрүүгээр л хоол хийж идэнэ. Тэгэл маргааш шил лааза түүгээл маргаашийн хоолны төлөө явна. Одоо тийм тэгээд энэ мах авчраас зарагдахгүй ерөөсөө орлого муу хүмүүсийн амьдрал бол арай л дэндүү байна шүү дээ. Ийм л шүү. Жижиглэн одоо та хичнээн нэг өдөрт боогоод дуусчих. Одоо цаанаасаа боогоод ирдэг юм л да. Тэгэхээр чи юу яадаг байхгүй юу? Энэ бараг 60-70 шилхэг бол өдөртөө шүү дээ. Ерөөсөө жижиглэн мохон хоол гүйж, мохон хоол нь бүр ягаад гэвэл энэс арай том. Яг үгүй нохоо олон шоронготой мороотой юм ингээд хийцэн байгаа. Зарим нь нохоондоо өгж, зарим нь тэрнийг бараг ариван гээдэж шít. Цэвэрлээд. Тэгтээ тэргүүл яг уг нь гизсэлтэй. Тэгтэл арай аривны нь бодвол зарим нь нохоондоо өөрсдөө идэх юм. Энэ ард түмний амьдрал бол одоо хэцүү л байна дөө чаас. Тэгэхээр ерөөсөө бид нарыг уурлаад та нар муусаал уурч та нар идэж ийн гин бид нар үндсэндээ бараг нэг 200-300 төгрөг өөрсдөө бас цаана амьдрал хүүхдэд дижин нэздээ. Тэгэхээр юм түрээсэлж जैन энэ болгоны чинь бид нар ч гэсэн нэг 200-300 төгрөг хараал заргаж байгаа үсттэй. Тэгэхээр чинь бид нарт одоо луурч та нар л одоо ингээ бараг үнэтэй болгож ийн та нар энэ жижиглэн чинь хараа эхлээд 350 төгрөг байсан. Одоо үнэ хэдгээс 700 төгрөг болцсон. Тэгэхээр юмны үн харьсангуйгаар ямар болсон байна мэдэгж байгаа зү. Тэгэхээр одоо жижиглэнгээч авч чадахгүй уурлал гарч иш. Ийм л вэ. Али дэмжлэг үзүүлээд тал. Төр засгаас та нар ингээл гिचнээ сайхан ингээл нэвтрүүлэг хийгээд байгаа. Үрдүн таана байна. Энэ ус уч ингээл байж л байна шүү дээ. Одоо яах юм?
Би ч гэсэн одоо аваад явна. Энээс одоо авахаас өөр нөхцөл байхгүй. Гэхдээ тэгээ яах юм? Гэхдээ та нарын нэвтрүүлгийн үр дүн нь юу вэ? Хамгийн гол нь тэр л. Төр засагт хүрч чадж гэнэ үгүй юу? Төр засгийн тэрийг авч хилцэж гэнэ үгүй юу? Яс худалдаалж байсан эмэгтэй ингэж хэллээгээд энэ хэвлэл мэдээллээр гарахаар маргаашнаас эхлэн биднийг мэргэжлийн хяналт цагдаагийн байгууллагаас худалдаа хийлгэхгүйгээд ирнэ. Гэхдээ бид хүмүүст нохоо хоол зарж байгаа. Харин иргэд өөрсдөө нохойд өгөх бус хоолндоо хэрэглэж байна гэж хэлж байсан юм а. За Дэнжимингийн махны зах дээр шулсан хоосон ясыг зүгээр л хайдаг байсан бол ийхүү уудалт зарж байгааг мэдээд яс түлхэхээ болсон байна. Бид цааш талхыг таллан зарж байгаа тухайд асууж сургалахад дараах хариултыг өглөө. 200 төгрөг өшөө би өлсөж өглөө энүүнд өгчгэлтэй гэдэг ингээ ойлоод итгэл авахгүй юу. Тэгэхээр чин зүгээр наа чин зүгээр бодит амьдралаар хүн ашиг олох гэж хийж байгаа юм биш. Монгол хүн чинь бас нэг өрөв сэтгэл байдаг үстэй. Өрөв сэтгэл байдаг учраас жичирээд настангууд ч гэсэндээ өрөвдмөр биш тэг. Гүшүүн хүмүүс өлсөөд энэ 200 төгрөнд өгчөж хэрч одоо нэг зарим үед бүтүү гэж байгаа нөө хүн чинь муудад сурч штэ. Өсөхийн тулд энэ над өгчдөг гэдэг ингээ очино. 2 хоног өгнө 3 хоног өгнө. За бойлгүй заримдаа загнаад байгаа таны дандаа өгдөг шүү дээ. Энэ өлсөндөө тэгж байгаа настай хүнд ихгүй үстэй. Тийм л байгаа шүү дээ. Бодит юм бол одоо. Тэгээд тэр чинь тэр ямар дараа гинэ тэгж нэг сенсац болгоод тавиад байгаа болохоос тэр чинь яг л амьдрал авахгүй юу? 200 төгрөндөө тааруулаад өгөөч гээд 2 хүн хуваагаад авах жишээний л авахгүй бүр болохоо ягаад гуугаад байвал өгнө шүү дээ биднес чи ямар. Одоо гүрийгээд настай хүний ч одоо нэг удаа ч гэсэн өгөөл гаргамал юм. Тийм л биш. Тэр шуугаад байх юм биш ээ. Төмс хамгийн их худалдаалагдж байгаа бүтээгдэхүүн болжээ. Альва улс орон ядуурл үлсгэлэнд нэрвдэхээр төмсний хэрэглээ өндөрсдөг гэдэг. Үлсэж ядуурч үзээгүй монголчууд ардчлалд шилжиж төмсөөр гол зогоох дээрээ хүрсэн байна. Нэг хүн амд ногдох малын тоо хэмжээгээрээ дэлхийд 1-р ордогч 50 сая малтай хүн ам нь яс зулгааж өдөр хоног залгуулж байгааг анзаарч үзэх цаг иржээ.